За сайн байна уу? Төгөл рүү хашдны 12 дугаар хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бид нэр эхийн тухай дууг тоглож сурах болно. За багш нь нэг удаа тоглож үзүүлье. За затагт буюу бүрэн бус тактаар эхэлсэн байна. 4-ний 3 буюу нэг тактанда 1-ийн 2-ийн 3-ийн хүртэл тоолох нь байна. Тэгэхээр 3-1 гэд явах нь хэмжээ нь болохоор. За баруун гарнаас эхлээд яваад үзье. Нэмэлт шугамдрах нотуудыг сэжилсэн бол соёл хөрийн энэ нэмэлт шугамдрах нотыг мэдчих хэвээр. За доороо нэг зураастай соёл хөрийн баг тавын C нот байдаг тийм ээ. За C нот 1 дуурайруу C ре 2 дуурайруу ми 1 дуурайруу. За ми доогуур нь даавалсныг доогуур нь явуулсныг анхаараарай. C 5 дуурайруу соёл 3 ля 4 ми 1. За дахиад нэг удаа тоглоё. C ре доогуур нь 1 дуурайруу явууллаа. Ми C сол ля ми. За цааш нь явлаа. 1 дөрөх тавын C нот 1 дуурайруу C ре 2 дуурайруу ми 3 дахиад C 1 ре 2 ми 3 соёл 5 буцаад ми 3 нот хэлээ яваад үзье. C ре ми C ре ми сол ми. За энэ хүртэл тоглоод үзье. За 100 гарт. За бидний бас өмнө тоглож байсан яг арфижо байгаа шүү. Ерөнхийдөө яг хөдөлгөөнүүд нь бол ижлэхэн гэсэн үг. За 100 гарт их октавын ми нот. Голдоо зураастай ми нот байдаг тийм ээ. Ми C 2 дуурайруу, ми 1 дуурайруу, соёл 2 дуурайруу, C 1 дуурайруу. Тэгээд C 2 дуурайруу. дахиад нэг удаа ми си ми сол си си. За цааш нэг адилхан байна. Ми си ми сол си. За адилхан байгаа учраас цааш нь шууд явчих. Бага тавын до нот 5 дугаар руу до сол 2 до нэмэлт шугам дээрх нотууд ихсэжлсэн бол энэ нотуудыг мэдж байгаа. Ми сол до сол до ми сол. Тэвэ до сол до ми сол. За цааш нь явлаа. Их тавын ми нот 5 дугаар руу ми си ми сол си. Ер нь бол яг арфижонуудын хурны дугаар бол яг ижилхэн баг шүү. 5 2 1 2 1 гэдэг яг хурны дугаарууд ижилхэн байгаа. 5 2 1 2-оо давууллаа 1. За 2 гараараа маш сайн сургалт хийсэн бол одоо зэрэг тоглоод үзье. 100 гарт С нот 2 дугаар руу бага тавын С ре доогуур 1 дугаар руу явууллаа. Ми дээр ми нот зэрэг ми си ми сол си си 5 дугаар руу дангаараа сол дээр си зэрэг сол ля ми дээр ми зэрэг ми си ми сол си. дахиад нэг удаа тоглоё. Си ре ми дээр зэрэг ми си ми сол си ми сол дээр си зэрэг 2 дугаар руу сол ля дангаараа ми дээр ми си ми сол си. цааш нь явлаа. 1 дугаар тавын С нот 2 дугаар руу Си ре ми дээр до зэрэг до сол до ми сол дарлаа. Араас нь С орж ирлээ. Ре ми сол ми дээр их октавын ми зэрэг ми си ми сол си.
За дахиад нэг удаа тоглоё. Нэгдүгээр октавын си нот, си, ре, ми дээр до нот зэрэг до, сол, до, ми, сол араас нь баруун гарт си, ре, ми, сол ми дээр зүүн гарт ми, си, ми, сол, си. За энэ хүртэл маш сайн тоглож зураарай. За дараагийн хэсэг баруун гарт азаа гэдгээс явж байна. 4-5 дугаар шавны донд 2 дугаар октавын ми нот 3 дугаар руу ми сол 5 буцаад ми 3 ре 2 ми 3 за 1 дугаар октавын ми 1 дугаар руу ми си 5 дугаар руу ля 4 за энэ хүртэл дахиад нэг удаа явъя. 2 дугаар октавын ми 3 дугаар руу ми сол ми ре ми си ля. За цааш нь явлаа. Ачиг нь гэдгээс явъя. 1 дугаар октавын сол нот 1 дугаар руу сол ля си 3 2 дугаар октавын ре 4 дугаар руу ми 5 дугаар руу 1 дугаар октавын сол 1 дугаар руу ля 2 дугаар руу ми 1 дугаар руу. Дахиад нэг удаа тоглоё. Сол ля си ре ми сол ля ми. За 100 гарыг авъя. За 100 гарнаас мөн л адил бидний бас тоглож ирсэн арфишнууд байна. За хурууны дугаар бол яг адилхан, хөдөлгөөн нь яг адилхан байгаа. За явлаа. Баг тавын до нот 5 дугаар руу до сол до ми сол. За нэмэлт жом дээрх нотуудыг зэжилсэн бол энэ до ми сол гэдэг энэ гурван нотыг ерөөсөө маш сайн мэдчих хэвээр. Дахиад до сол до ми сол. Цааш нь явлаа. Дараагийн такт. Октавын ля нот 5 дугаар руу ля ми ля до ми. Дахиад ля ми ля до ми. Цааш нь явлаа. Октавын сол нот 5 дугаар руу сол ре сол си ре. Тэгээд си. За цааш нь явлаа. Октавын ми нот 5 дугаар руу ми си ми сол си ми си ми сол си. За хоёр гараараа маш сайн сургалт хийсэн бол одоо зэрэг тоглоод үзье. За азаа гэдгээс явлаа. 4 дугаар такт. 2 дугаар октавын ми нот 3 дугаар руу баруун гарт ми сол одоо ми дээр зүүн гарт до зэрэг до сол до ми сол араас нь ре ми 1 дугаар октавын ми си ля дээр ля зэрэг ля ми ля до ми. За дахиад нэг тоглоё. Баруун гарт 2 дугаар октавын ми 3 дугаар руу ми сол ми дээр баг октавын до зэрэг до сол до ми сол ре ми си ля дээр их октавын ля зэрэг ля ми ля до ми. За цааш нь явлаа. 1 дугаар октавын сол 1 дугаар руу сол ля си дээр сол зэрэг их октавын сол зэрэг явлаа. Сол ре сол си ре ми. За сол дээр энд си зэрэг явлаа. Сол ля ми дээр их октавын ми зэрэг ми си ми сол си. За дахиад нэг тоглоё. 1 дугаар октавын сол нот 1 дугаар руу сол ля си дээр их октавын сол зэрэг сол си ре ми сол дээр си зэрэг сол ля ми дээр их октавын ми нот зэрэг ми си ми сол си.
За бүдрээ арпежгоор явахгүй 100 гарын фа давхрын нотыг уншихгүйгээр зөвхөн 100 гараа аккордны тэмдэглэгийг хараа тоглоё гэж ивэл багш нэг удаа тоглож үзүүлье. За баруун гарын нот бол яг хэвээрээ багш нь яг зэрэгэлдээ авах, хамт авах нотон дээр нь багш нь аккордны тэмдэглэгийг нь яг бичиж өгсөн байгаа. За тоглоод үзье. E minor, B major, E minor, C major, D major, E minor, C major, E minor, A minor, G major, B major. За ингээд бас тоглож болох нэ. Зөвхөн 100 гарынхаа нотоо харахгүйгээр аккордны тэмдэглэгээ 6 дугаар хичээл дээр байгаа аккордны тэмдэглэгийг цээжилсэн бол 100 гараа аккордоор баруун гараа яг нотны хэвээрээ ингээд тоглож болох нэ. За өнөөдрийн хичээлд хамт тасанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.